Амьдралын баяр баясгалан сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг залуучд маань зориулагдсан бас маргаашийн технологиг төвөрж өгсөн ийм загвар. Орчин цагийн арт, уран сэтгэлгээ, бас эрх чөлөө, мэрэгэн ухаан. Манай шинэ үеийн уран сэтгэдэг залуучуудад тохирсон бас хямдхан үнэтэй ямар машин Монголд байна уу? Үүнд өгөх шууд хариулт гэвэх юм бол энэ Jetour X50 машин. Тэгэхээр боломжийн өндөр үзүүлэлттэй бас харьцангуй ийм машиныг цоо шинээр нь ингээл хамаг хуулгыг хуулж аваад ингээл өөрийн болгоно гэдэг бол бас их завшаан л та. Тэгээ боломжийн өндөр үзүүлэлттэй гэж хэлж байгаа шалтгаан гэх юм бол энэ машин чинь одоо Австрийн мэргэжилтнүүдтэй Jetour компани одоо Chery Group-ийн инженеруудын хамтран бүтээсэн 1.5 литрийн багтаамжтай турбот ийм бензин хөдөлгөөр байгаа. Тэгээд 147 морины хүчтэй. Тэгээд энэ моторын бас нэг хамгийн гайхалтай санагдсан зүйл юу гэхээр одоо thermal efficiency гэж ярьдаг. Бензинийг үр ашигтай зарцуулах энэ коэффициент нь 40%. Тэгэхээр автоспортын 80 оргил болсон Формула 1-ийн машинууд одоо дөнгөж одоо thermal efficiency нь 50% байдаг. Тэгэхээр энэ бол бас нэлээд өндөр үзүүлэлттэй хөдөлгөөртэй гэж болно. Jetour X-тэй машины хувьд бол дөнгөж энэ жил гарсан одоо 2024 онд гарсан цоо шин загвар. Гэхдээ хамгийн сонирхолтой нь одоо дотоодынхаа зах зээл биш харин экспортод ялангуяа Европ руу гарах зорилготойгоор гаргасан одоо ийм гоё загвартай машин гэж хэлж болно л доо. Энэ X50 загвар нь ер нь Jetour-ийн машинууд дотроо ор хэмжээгээр хамгийн жижигхэн нь. За тэгээд Оросын холбооны улс, за тэгээд нэг Европын холбоонд зориулж үйлдвэрлэгдсэн учраас мэдээж уртлын шил хална, за уртлын 2 суудал хална, өрүүл хална. За тэрнээс гадна арын 2 суудал бас давхар халт юм билээ. Одоо манай ах шиг хүйтэн цаг үйлрэлтэй ер нь бол бас нэлээдгүй ялангуяа дэлхийн уур амьсгалын дулаар юм уу эсвэл өөрчлөлтөөс болоод ингээд бас хүйтэн нойтон ийм цаг үе ихтэй болцсон үед бас ийм дулаахан сайхан машинтай зорчих сайхан шүү дээ. За тэгээд ер нь бол энэ машин бас ер нь бол за доторх салооны овер хэмжээ гэдэг юм уу багтаамжийн хувьд ингээд аваад үзэх юм бол бас хотын доторх нааш цааш хөдөлгөөнд бол тохирсон их бие дамар машин байна. За тэгээ моторын хүч бол ерөөсөө яаж багтахгүй. Зүгээр ер нь бол байрнаас год гэж хөдлөх юм байна. Энд чинь бас аргагүй үз. 1.5 литрийн багтаамжтай ч гэсэн нэг турботой учраас бас хүч хангалттай гарч байна. Гаднах загварын хувьд гэх юм бол мэргэжлийн хэлээр бол integrated design language буюу ингээд олон төрлийн илэрхийллийг ингээд нийлүүл цогцлоосон ийм одоо дүрслэлтэй. За тэгээд урдлын гэрэл бол одоо ерөнхийдөө бол бүргэдийн нүдийг илэрхийлсэн. Гэхдээ одоо дизайнерууд нь үүнийг pure mentality гэж нэрлсэн. Энэ нь бол бас одоо цэвэр оюун ухаан сэтгхүү гэсэн утгыг бас давхар илэрхийлж болох юм. За тэгээд энэ урдлын гэрэл бол өөр бусад машинуудын хувьд одоо тэднээс төс өөр ялгагдахаар гэж харагдж байгаа. За тэгээд үүнийгээ дизайнерууд нь Berlin гэж нэрлсэн. За энэ юу илэрхийлж байгаа вэ гэхээр нөгөө цэнхэр халимны нөгөө ам хошууг илэрхийлсэн. Ингээд ам ангахаар ил гардаг нэг юм хэсэг байна да. Яг тэр энэ загварын хэлбэрээс харагдаж байгаа. Магадгүй энэ нөгөө орчин цагийн залуучуудын маань сэтгэлгээ нөгөө байгаль орчин ховордсон ан амтныг хайрлах гэдэг энэ илэрхийлэл ч гэсэн бас давхар явж байгаа гэж ойлгож болох юм. За X50 машин бол нэг Unibody гэж нэрлэгддэг ийм кузовтэй. За тэгээд кузовны хувьд гэх юм бол нэг Европт гаргаж байгаа машин учраас одоо нэг аюулгүй стандарт тэр юм нь одоо маш өндөр. Тэгээд кузов бүхэлдээ одоо ийм торлогдож хатуугангаар ингээд торлогдож хийсэн учраас аюул бас ямарваа нэгэн одоо золгүй тохиолдлоор машин өнгөрөхөд бол одоо дотор нь суугаад зорчигчдын хувьд бол ямар ч аюулгүй ийм одоо бат бөх хийгдсэн байж байгаа. Хэд ч өөрөө гангийн орон шүү дээ. Тэгэхээр гангийнхан талаар бол одоо чанарын талаар ярилдгүйз. За тэгээд урд хойд хоёр тэглэг ерөнхийдөө хамгийн хачаалагдсан үедээ газраас 186 мм буюу 18 за бараг 19 см өргөгцсөн учраас түрүү нөгөө нэг хэрэглэгч маань хэлжсэнтэй ингээд нөгөө өндөр учраас хотын аль нэг хэсэгт ингээд арайг зогсоол олоод тавихад ингээд нөгөө машины гүпрэ ч юм уу зурчих нөгөө тэр бордюрт нь ингээд зохиод тулаад зурх аюултай байдаг. Гэтэл энэ машин өөрөө өндөр учраас тэр талаар бол огт санаа зовлтгүй айх аюулгүй гэж ойлгож болно.
За ерөнхийдөө бол уртын хувьд 4.4 метрийн урттай. За тийм учраас ер нь бол маневр хот дотор ихэд их амархан гэсэн үг. За тэгээд нөгөө бас нэг хэрэглэгч хэлж ийсэн л да тий. Нөгөө нэг ер нь бол мотор нөөрэ нөгөө 147 морины хүчтэй ч гэсэн өөрөө машин ч өөрөө 1.5 тонн орчим учраас маневр ихэд маш хурдан одоо зүгээр год тэгэл. За тэгээд өрөөл одоо маневр сайтай. Тийм учраас хотын энэ их ачаал дунд эсвэл зогсоод багтаа үед нааш цаашаа маневр ихэд тун амархан. За арын хэсгийн хувьд гэх юм бол ийм одоо бас Европын машинуудын одоо сүүлийн үеийн загваруудыг илэрхийлсэн бас ер нь тэндээ дүүцгүй ийм загвартай. За тэгээд энэ талаа арын грил хэсгийн энэ доод хэсэгт бас нөгөө нэг Berlin гэдэг нөгөө нэг загварын илэрхийл бас явж байгаа. Ер нь бол их гоё цэмбэр илүү дутуу юмгүй одоо дүр хэсгсэн ямар нэг зүйлгүй их гоё цэвэрхэн харагдаж байгаа. За тэгээд X-тэй машины одоо шууд салоноос нэглээд шинжээд явчих. За тэгээд яг миний урталт одоо энэ 20.5 инчийн ийм урттай хос дэлгэц байж байна. Яг жолоочийн уртлын энэ хэсэгт болохоор яг хянах хэсэг нь. За тэгээд хянахын одоо загвар нь болохоор ийм одоо сонгодог маягийн бөөрөнгийн хэлбэрээр ингээд за нэг талд нь мотор эргэлт нөгөө талд нь хурдан зааж байна. Баруун талынх нь хэсэг болохоор ер нь бол infotainment system. Ер нь жолоочд хэрэгтэй бүх мэдээлэл орж байгаа. За тэрнээс гадна орчин үеийн залуучууд маань хэрэгтэй Apple CarPlay, за Android Auto гэх мэт ийм системүүдтэй холбох боломжтой. Яг тэгвэл энэ чинь нэг Европ руу гарч байгаа машин учраас машины бүх одоо системүүд тохиргоонууд энэ дээр хийгдэх боломжтой. За мөн шаардлагатай нэг одоо таачаар хийх ёстой үйлдэлүүд бас ингээд гараад ирнэ. За Bluetooth холбохгүй юу? За энийг салгачи өрүүлээ халаах уу, халаахгүй юу? За мөн driving mode хүртэл энэ дээр хийж байгаа. Eco, Normal, Sport гэсэн ийм 3 модтэй. За тэгээд дэлгэцнийхаа одоо тодыг багасгах уу, бууруулах уу, за дууны хөгжмөө явж байгаа хөгжмөө чангалах уу, болох уу гэх мэт. За ийм системүүд нь one touch-аар гарч ирнэ. За тэрнээс гадна энэ доотлолтой одоо climate control хянах одоо энэ one touch системүүд байж байна. За энэ дээр ингээд дарах юм бол бас хурдан нэмэгдэн. За энэ дээр ингээд дарах юм бол бас халуун хүйтнээч нэмэх боломжтой бишээ. За энэ дээр цонхоо халаах уугүй юу? Арын цонхоо халаах уугүй юу? Заагаар гаднаас авах уу, эсвэл дотор хагаар сэлэх үү гэх мэт ийм модууд нь бас энэ infotainment system дээр ингээд гараад ирчихэж байгаамаа. За тэгээд энэ мэдээж орчин үеийн машин учраас одоо wireless charge байх хэрэгтэй. За тэгээд энд нэг USB Type-C-ийн цэнэглэж. За энд нь мөн 12 вольтын оролтоос байж байна. За тэгээд энэ машин чи өөрөө нөгөө Magna-гийн одоо 6 шаталтай автомат хороптой. За энэ бол их ойлгомжтой бас найдвартай хороп байгаа. Энэ нь бол жилдээ 27.8 сая машин борлуулж байгаа. Одоо энэ улсад чинь аль ч компани өөрийнхөө хамгийн сайн гэсэн технологиг одоо тусгай үнээр тохиролцоод нийлүүлэх нь ойлгомжтой шүү дээ. За тэгээд энэ дээр мөн хотод нааш цааш явхад шаардлагатай одоо маневр хийхэд шаардлагатай тэр 360 камерууд нь гарч ирж байна. Ойлгомжтой. За энэ дээр паркинг бол одоо шууд энэ дээр дараад ингээд паркинг хийж байна. За энэ нөгөө паркингийн одоо энэ гар торомс байж байна. За тэгээд энэ дээр авто холд гэдэг бас систем байж байгаа. Авто холд гэдэг бол бас одоо жолоочийг ядрал бага оруулдаг ийм систем тий. Ингээл гэрэл дохио болгон дээр ингээл заавал тоормжон дээр хөлөө байлгаад байх албагүй. Тэгээ хаац хэсэг хүртэл энэ авто холдыг дарцсан үед бол ингээд машин угшаа өнгөрөхгүй ингээд явж байгаа. Ийм систем байна. За мэдээж энэ талтаа бас ийм 2 cup holderтэй. За тэгээд энэ дунд талтаа бас том хайрцагтай. За ер нь бол бас одоо орчин үеийн машинд байх хэвээр тэр бүх одоо функц бүхий ийм систем. Ер нь бол энэ машиныг бас тийм sci-fi кабинч гэж хэлж болно л доо. За тэгээд ерөнхийдөө салоны хийц за материалын хувьд бол бас дэжгүй сайн. За энэ дээдлийн хэсэг бол ерөнхийдөө нэг soft touch гэж ярьдаг ийм чанартай ийм одоо пластик зөөлөн пластикээр хийгдсэн. За тэгээд бас энэ салон бүхэлдээ ийм нөгөө нэг сайжруулсан арьсан ийм бүрээстэй. Тэгээд ийм гоё ийм шулуун оёдлууд ингэж оруулж өгснөөр бас энэ машины интерьерийг тийм премиум гэж харагдуулж байгаа тий. За тэгээд нэг орчин үеийн залууч зориулсан машин учраас энэ бас ийм contemporary art маягийн ийм чимэглэлтэй. За сандлын хувьд гэх юм бол бас их хол ойрын аянд их тулхтай ийм сандал байна. Тэгээд энэ bucket sport гэж нэрлэгдэх ийм суудалтай. Тэгээд ууц нурууноос ингээд аягүй сайн тулж төсчигдэг ийм төшлөгтэй. За тэгээд мэдээж ийм сайжруулсан арьсан бүрээстэй. За тэгээд суудал өөрөө 3 гурмаар хална.
зөвхөн уртлын 2 суудал төдийгүй арын 2 суудал халж байгааг та бүхэн дөрөв харсан. Орчин үеийн машин учраас одоо люкгүй байна гэж юу яах вэ? За тэгээд учиргүй нэг том люк биш ээ. Ер нь бол одоо энэ салоныг бас хангалттай хэмжээнд саруулах болох үгүй юм люктэй. За тэгээд удирдлага нь бол ерөнхийдөө эндээ бийж энэ. Интерьерийн дизайн элемент одоо үргэлжилсэн хэвээрээ. Тэгээд энэ одоо нэг гоё contemporary магийн чимэглэл хэвээрээ. За нэг гоё цонхны удирдлага нь бас энд үргэлжиж байна. За тэгээд хамгийн чухал юм гэх юм бол нэг арын хэсэг сууж байгаа хүмүүсийн хувьд бас сандал нэг тухтай юм аа. Тэгээд хүйтэн цаг үлрэл ихтэй манай орны хувьд бол одоо арын суудал ингэж тохируулагдана хална гэдэг бол маш чухал функц гэж би хувьдаа ойлгож байна. За тэгээд аргашаа үлээж байгаа энэ пар бас нэлээд сайн үлээж байгаа юм байна. За тэгээд эндээ болохоор USB 2 юм USB оролттой. Тэгээд ер нь бол хүн болгон өөрөөсөө USB-тэй юм уцаа зэрэглээд явах боломжтой гэж ойлгож байна. За тэгээд энэ өвдгнээс урагших зай, толгооноос дээшхийн зай бол хангалттай. Одоо метр 80-90-тэй залуучууд арын хэсэгт бол чөлөөтэй суугаад явахаар юм байна. За тэгээд арын хэсэг нь сууд бол 0 гоё. Одоо гоёлын ойтолтой тэгээд ийм сайжруулсан арьсан ийм бүрээстэй. Дунтлын хэсэг нь тоховчтой. Тэгээд тоховч нь мэдээж 2 cup holderтэй. Ерөнхийдөө объемны хувьд гэх юм бол 398 литр ийм объемтай. За тэгээд ийм бас нөгөө дуу тусгаарлах материалаар хийгдсэн. За тэгээд яг энэ шалны хэсэг болохоор эсхий сайжруулсан ийм эсхий бүрээстэй юм аа. За тэгээд урд талын суудлаа хэрэг урагшин болгох юм бол энэ нөгөө 390 литрийн объем чинь 3 дахин нэмэгдээд 1200 гаруй литрийн багтаамжтай болж байгаа юм байна. За ер нь бол энэ машины урт нь 4.4 м. Тэнхлэг хоорондын зай нь 2.6 м. За тэгээд уртлын хэсэг нь болохоор нөгөө McPherson гэдэг ийм гартай. За хойдлын хэсэг нь болохоор Multilink гэж нэрлэгддэг ийм одоо гартай учраас ерөнхийдөө харьцангуй одоо динамик гэдэг юм уу ийм явуултанд тохирсон. За тэгээд хажуугаар том машинууд яваад өнгөрөхөөр машиныг савладаг. Харин энэ машин тэгдэггүй байлаа гэдэг одоо энийг худалдаж авсан бас нэг харилцагч тэгж ярьж байсан. Тэгэхээр ер нь бол энэ мэт одоо нөлөөллүүд нь таны сэтгэлд бас нийцэх байх гэж бодож байна. Шинэ үеийн залуус зориулсан Jetour X5 машиныг танилцуулахад юм байна. Хэрвээ танд энэ машин таалагдсан бол Jetour компани Монголд албан ёсны борлуулагч Сайн Motors компани Jetour шоурумд хурж ирээд үзээрэй хэмээн урьж байна. Та ягаад заавал албан ёсны борлуулагчаас машин худалдаа авах хэрэгтэй вэ? Ягаад гэх юм бол баталгаатай, найдвартай, за мөн борлуулалтын дараах сервис гэдэг маш чухал үйлчилгээг Сайн Motors-ийн хамт олон танд найдвартай хийж өгөх болно. Тэгэхээр Сайн Motors компани Jetour шоурум хуучнаар хийдник за мөн C1 телевизийн байранд байрлаж байгаа бөгөөд та тест драйв хийгээд тэгээд өнгөнийхөө сонголтыг хийгээд X5 машин аваарай. Монгол хүнд шинэ машин. Сайн Motors.